Боловсролын хувьд бол зөв шүү дээ. Мэдээж гадаад боловсрол эзэмшилгүй яг. Монголын боловсролыг гадаад бол төдийлөн их тоодгоо та нар өөрсдөө мэдж байгаа тийм. Саяханаас одоо ерөнхий боловсролын сургууль одоо 12 жилтэй болсон тийм үү. За энэ бол зөв. Бус талаар бол ерөнхийдөө гадаад ажил амьдралаа сайжруулах залуучууд их цовж ийн гэдэг тийм. Энэ хоёр талтай байдаг байхгүй юу? За эхнийх нь юу гэхээр ерөнхийдөө Солонгос, Япон зэрэг улсууд анх өндөх дээрээ бол бас яг тэгж ажиллаж байсан мэт. Сауди Араб одоо Сингапурт очиж. Гэхдээ тэр бол нөгөө нэг манайхаар бол харлах биш. Улсынхаа шугамаар явж ажиллаж исэн ийм хүмүүс яваад байдаг. Гадаадд сураад нөө жинс авах ингээд хэрэгтэй мэдлэг боловсрлоо аваад тэгээ Монголдо ажиллал зүгээр юм болоо гэж боддог. Үгүй хүнийх нь бодол зүг биш үү тий. Гэтэ миний бодлоор л эхлээд Монголдо сураад Монголынхаа сургуулийн нөхцөл тасан зогсож дараа нь гадаад руу явах гэж боддог шин. Яа сурчаад буцаад ирээд ингээд Монголдо амьдраад тэгээд их зүйлс бүтээгээл зөвлөх хальтаа. Тий. Гадаад руу одоо Монгол залуучууд их олноор яваад байна. Энэ бол буруу гэж бодож байна. Зөв л гэж боддог шүү дээ. Яагаад зөв гэж боддог? Яагаад л удаан нөгөө Монголын хөдөлмөрийн бүтээмж үнэлж байгаа үнэлэмж нь маш доогуур байгаа. Тэгээд ер нь энд ажиллаж амьдрах хэцүү.